Өглөөний мэдрэг үзэгчтэй зовлцын телевизээс өглөө бүр та бүхэнтэйгээ хүрдэг энэ хөглөө ярилцлага нэвтрүүлэг маань эхэлж байна. За өнөөдрийн маань зочноор e-sport news цэгийн сайтын үүсгэн байгуулагч Ариун Заяат маань бас хүрэлцээрээд байна. За танд өглөөний мэдрэг хүргэе. Баярлалаа. Өглөөний мэдрэг хүргэе. Сайн байцгаана уу? За тэгэхээр e-sport цэг news гэж бас яригадаад байна. Одоо сүүлийн үед бол e-sport бол маш одоо өсрөнгөө хөгжиж штэ. Одоо юу гэдгийг хамгийн сүүлд гэхэд одоо шатрын спорт бол бас одоо яг энэ цахимаар холбогдож хоорондоо тоглоод тэмцээн уралдаанд орох заавал нөгөө тухайн улсыг зорж очиод одоо өөрөөсөө төлбөр мөнгө шаардаад авах гэдэг ч юм уу. Иймэрдүү маш олон боломжуудыг бий болгочлоо. Тэгэхээр e-sport news цэгийн сайт маань ер нь анх хэдэн онд үүсгэн байгуулагдчих, анхны үйл ажиллагаа хэрхэн яаж эхэлж вэ? Талаараас ойлаа үзэгчтэй болцол. За яг e-sports news MN гэдэг пэйж маань болохоор 2017 оны 8 сарын 3-нд анх нээжсэн би. Тэгээд вебсайт нь болохоор тэрний дараа нэг 2-3 жилийн дараа вебсайтаа бий болгосон. Вебсайт нь маань гэхдээ одоо яг 5 дахь хувилбар нь явж байгаа. Тэгээ одоо нөгөө та нарын хэлтгэр фейлдэл тэгэл өнөөж босоод явж байгаа л та. Тэгээд хамгийн гол нь энд яагаад би энийг хийх болсон бэ гэхээр одоо ингээд баг 8 жилийн өмнөх явдал шүү дээ, тийм ээ. 8 жилийн өмнөх явдал. Цахим спортод би өөрөө ороод цахим спортод ингээд өөрөө сонирхоод ингээд яг явж байсан тэр цагаас надад юу анзаарчихсан бэ гэхээр те Монголд байгаа цахим спорт би өөрөө Америкт амьдардаг болохоор Америкт байгаа цахим спорт, Америкийн цахим спорт. Тэгээд миний авж байгаа мэдээлэл энэ интернетаас ингээд харахаар ер нь дэлхийд юу болоод байгаа юм. Энэ бүгдийг энэ Монголын залуучуудаа энэ цахим спортын community-д нь хүргэчих юмсан гэж бодож анх би пэйж байгуулж үүсгэжсэн. За тэгээд мэдээж пэйж маань бол арай энэ нөгөө олон нийтийн те сошиал сувг учраас арай өөр. Тэгээд гадна талд ер нь ингээд анзаараад тахт бол мэдээллийн вебсайт нь өөрөө илүү ингэж одоо юу гэдгийг үнэлэгдэж илүү одоо нөгөө бусад юунуудын хараанд өртөж явдаг. Тэгээд за одоо би ийм ингээд пэйжтэй органик өсөлттэй одоо манай пэйж 40 мянган дагагчтай болж байгаа байхгүй бүр ингээд органик явж байгаа. Тэгээ би энэ 40 мянган дагагчтай пэйжтэй гэж хэлэхээс илүү одоо цахим спорт видео тогтоомын тухай бичдэг ийм вебсайт байгаамаа мэдээллийн вебсайт байгаамаа гэхээр арай өөрөөр ханддаг. Тэр бол бүр шал өөр байдаг. Тэгээ ялангуяа мэдээж англи хэл дээр явбал бүр илүү байдаг тийм ээ. Тэгээд одоо энд нэг ийм юм анзаараад байна. Дөнгөж сая би сэтгүүлчтэйгээ ярилцаад ингээд замдаа явж хахад цахим спортын медиа гэдэг ингээд бүр ингээд одоо өөрөө хэвлэл бол өөрөө аюу том салбар. Бүр аюу том салбар тий. Гэтэл энэ дундаа дахиад нэг шинэ цахим спортын медиа гэдэг нэг юм ингээд гарч ирээд аль хэдийн ингээд хөгжөөд яваад байна л да. Тэгээд манай дээр болохоор яг юу анзаарагдаад байна вэ гэхээр ерөнхийдөө медиа гэдэг нь өөрөө тийм ээ ямар нэгэн рейс юм уу эсвэл нэг тоглогчийн тухай тийм ээ YouTube-аас олсныгоо орчуулаад тавих юм уу эсвэл одоо юу гэдгийг ингээд манай харцангуй одоо нэг хэдэн жилийн өмнөхөө бодвол арай өөр болчиход байна л да. Хүмүүс ингээд илүү анхаардаг болж байна, илүү сонсдог болж байна, илүү ойлгохыг хичээдэг болж байна. Тэгээд энэ талаас нь ингээд эргээд харахаар энэ медиа гэдэг салбар нь өөрөө одоо юу гэдгийг сошиал сувгүй тийм ээ хэвлэл мэдээлэл гэдэг хоёрыг энийг одоо зааглах хэрэгтэй болов гэж бод. Би бол одоо яг та нар шиг юм мэрэгжлийн сэтгүүлч хүн биш. Гэхдээ яг ингээд нэг өөрөө одоо цахим спортод ороод би ингээд 8 жил болчихлоо шүү дээ. Тэгээд нэг жижигхэн пэйжтэй, жижигч гэжтэй одоо надад том л доо. Энд чинь миний цаг нарыг айгүйх авдаг ийм бас нэг пэйжтэй, бас нэг вебсайттай ингээд явж хахад ерөнхийдөө энэ медиа тал дээр нэг бид нар нэг арай өөр зүгээс ормоор байгаа байхгүй. Тэгээд одоо ерөнхийдөө би нэг ийм үг хэлэх дуртай л да. Ерөнхийдөө бол манай цахим спортын медиа бол ингээд нэг ийм манай одоо Монголын ганц шилдэг баг тий бүр ингээд дэлхийн тавцанд гарсан энэ Монгол цэгийг тойроод эргээд байгаа байхгүй. Монгол цаана тэмцээнд оролцсон, Монгол цаана амжилттай явна, Монголд одоо ямар одоо үзүүлэлтүүдтэй байна тэрийг ингээд тойрч эргээд байгаа. Гэвтэл одоо ингээд энэ спорт, сакс, волейбол ингээд бусад төрлийн одоо бүх энэ төр дээр ингээд харж байгаа чинь тэр чинь цаана өөр юм явж штэ. Тухайн тамирчин уучлаарай. Тухайн тамирчин яаж энэ тамирчныхаа замд хүрсэй. Тэр тамирчны ард ямар байгууллага, ямар баг явж байгаа. Тэр тамирчныг хэн бэлтгэж байгаа юм? Тэ? Одоо жишээлбэл тэр одоо ингээд цахим спортч өөрөө шинэ хэдий чинь олон төрлүүд тэр олон төрлийг үзэгчдэд яаж хүргэх юм? Уншигчдад яаж ойлгуулах юм? Гэт нэг ийм юм дээр явахгүй бол энэ одоо хитрхийн нөгөө нэг ийм сошиалын нэг ийм давлгаар орж ичээд байгаа байхгүй. Энд нь одоо би өөрөө мэдээж нөгөөс мэрэгжлийн хүн биш ч гэсэн ерөнхийдөө жоохон хараал те ингээд
энэ тал руу бид нэр орохгүй бол өөрөөр эн чинь өөрөө ингээд аюу тум салбар ингээд байж байгаа тий. А тэгтэл одоо сүүлийн үед юу анзаарагдаад байна гэвэл цахим спорт гэдэг нэг юмыг л ярьчихгүй бол хоцрогчих гээд байгаа юм шиг санагддаг болсон тий. Тэгээд тэр чи одоо эрэхтүү яг уу ингээд би ч өөрөө энэ салбарт бас нэг 8 жил гэдэг чинь хугацаа шүү дээ тийм ээ. Ийм болцсон хүн чи ингээд харж байхад за энэний арт юу яваад байгаа. Энэ community нь яаж өсөд байгаа юм? Салбар нь яагаад байгаа юм? Монгол хаана нь байгаа юм? Тийм ээ? Улс орнууд одоо манай хоёр хурш ямар байгаа. Дэлхий яагаад байгаа юм гээд. Энэ болгоныг бид нар ингээд хүмүүст хүргэж хүмүүст ойлгуулахын тулд одоо та нар энэ мизакийнхан орох хэрэгтэй байхгүй. Мэргэжлийн салбарын мэргэжлийн хүмүүс ийшээ ормоор байгаа байхгүй. Тэгэл одоо би аминдаа тэгэл нэг вебсайтаа хийгээл явсан хөөрхий тэгэл өстой нунаж усаал тэгэл заримдаа шантраал тэгэл их олон удаа шантарчсан би маш олон удаа шантарчсан. Заста болио одоо алин болгон бэ ингэж бүхэл бүтэн энэ олон жил карманасаа мөнгө гаргаа те одоо ингэж явж байгаа өстой болио гэлдэгчсэн ч гэсэн тэгэл яг хөө тэгээд хүүхдүүд бичтгэлтэй их чи та хаачих гээд чимээгүй байж байгаа л нэг юм оруулах өөстөө их чи та буцаад ирлээ гэдэг. Тэр нь над нөгөө айгүйх тийм юу дэмжлэг өгдөг урам. Тэгээд за би энийг юм хайж болохгүй маань ямар ч гэсэн одоо дүүрч ингээл явж байгаас шиг. Тэгээд явж байна л да. Одоо та бас хэллээ. За яг одоо юу гэдэг монголчууд бол одоо CS2-ын Монголзыг л ерөн төлхөө үзэж. Тий. За яг одоо дэлхийд нэрээ гаргаж байгаа баг болж байна. За тэрний өмнөхөн бол бас PUBG-ийн дэлхийн аварга HC бас болсон. Ер нь бол ингээд залуучууд яг e-спортоор ингээд хичээллээ те. Энд бол маш их хүч хөдөлмөр бас нэг хүний урам зориг гэдэг ч юм уу те маш олон зүйлүүд байна л да. Энэ болгоныг яг олон нийтэд энэхүү сайтаар дамжуулаад гаргана гэдэг бол маш бахархалтай байх л да. Тэг яг одоо юу гэдгийг тухайн одоо та шууд дамжуулж байгаа тоглолтыг үзээд тэрний сэтгэл зүй ямар байх вэ, ямар хандлагатай байна гэдгийг бас хүнд хүргэнэ гэдэг бол маш том ажил байгаа л да те. Тий. А тэгээд бас нэг ингэж байгаа байхгүй те. Цахим спортын энэ өөрөө ийм онцлогтой. Тийм ээ одоо юу гэдгийг спортод бүх сакс, волейбол теннис центр гэдэг ингээ явдаг. Тэгэхээр тэнд нэг спортын холбоод юм уу эсвэл ямар нэгэн одоо юу гэдгийг байгууллага тэрийг ингээ хөгжүүлээд ингээд явж болдог. А цахим спорт өөрөө болохоор шүү дээ, тэр тухайн тоглоомыг хөгжүүлсэн. Одоо жишээлбэл те CS2 Dota 2 биш нэг Dota 2 те тэгээд League of Legends одоо ингээд энэ цахим спортын тулгын 3 чулуу ба шүү дээ те эднэрийг хөгжүүлсэн PUBG одоо Valorant, Apex Legends, ML энэ те Mobile Legends байна энэ гэдэг эднэрийг хөгжүүлсэн тэр хөгжүүлэгч нь бүр ингээд маш давмгай ирэх хэдэлдэг байхгүй. Тэр хөгжүүлэгч аль төрлөө ингээд спорт болгох юм гэд. Тэгэхээр энэ нэг ялгааг нь бид нар бас ойлгох хэрэгтэй болчиход байгаа. За мэдээж манай Монголд бол одоо яалчгүй CS 2 болвол үнэхээр одоо яг ингээд илүү хөгжиж байна л да. За энэ яаж вэ нөгөө тэгэхээр би болохоор ингэж хардаг. 2006 онд Монголд тийм ээ Ази майнерт тийм ээ тэнд төрүүлээд ингээд. Тэгэхээр тэнд нэг ингээд энэ community-д энэ залуучуудад өөрсдөд нэг юм харж явах юм бий болчиход байгаа байхгүй тийм. Хөө одоо ингэдэг юм ба шүү дээ. Ингээ явчихвал амжилтанд хүрдэг юм ба шүү дээ гэдэг. Нэг ийм юм байгаад байгаа. За тэгээд мэдээж одоо манай дээр яг тэр community нь өөрөө хаана яаж бүрдэж байна, хаана амжилт байна, хаана одоо боломж байна тэрийгэ дагаж community нь бүрдээд байгаа. За жишээлбэл одоо ингээд яг League of Legends болвол тулгын 3 чулууны нэг мөн. А би бас ингэж хэлэх дуртай. А гэтэл манад лолын community бол жижигхэн баггүй тий. А гэтэл манад нэг ийм одоо бэрхшээл байгаад байдаг. А одоо энэ гарч ирж байгаа юм уу зарим нэгэн төрлүүд дээр за баг ихэнх төрлүүд дээр биднэрт бүс байдгүй манай усад. Тэгээд дандаа нөгөө wild card-аас гарч ирдэг. Одоо жишээлбэл PUBG Mobile тэгж гарч ирлээ ч дээ. Mobile Legends бас тэгж гарч ирлээ. Тэгэхээр одоо юу гэдгийг манай тамирчид, манай цахим спортын залуус энэ төр бол илүү одоо юу гэдгийг илүү одоо нэг тийм шатанд өрсөлдөж тийм ээ wild card гэдэг одоо тэр нэг бүсэд өрсөлдөж тэндээс гарч иж үндсэн тэмцээнд орох эрхээ авч иж тэгээд цаашаагаа ингээд дэлхийн амраг руу явдаг нэг юм байгаад байд. Тэр нь яг манайхны хувьд бол жоохон төвхтэй. А гэхдээ энэ community нь өөрөө бол одоо би бол боддог л дээ 3.5 сая дээр ингээд ерөнхий хүн амын ингээд нэг бүтэц дээр ингээд нөгөө процентыг ингээд доош нь буулгаад харахад бол нэг
ерөнхийдөө бол нэг 20% нь байгаад хангалттай байдаг. Манайд бол тэр нь байгаад байдаг тий. Одоо ингээд CS2 дээр Dota байна, PUBG, ML одоо ингээд ялангуяа одоо нөгөө Tekken шүү дээ тий. Tekken бас community айгүй хөөрхөн community байдаг. Valorant дээр бас айгүй хөөрхөн юм юу үүссэн. Ингээд байгаад байгаа байхгүй. Тэгэхээр л одоо энийг яаж цааш нэвтэйхэн гаргадаг юм байгаа. Нэг тийм юм бодоод байдаг. Таны хувьд нь одоо яг энэ e-sport одоо юу гэдэг CS2 гэдэг ч юм уу эсвэл бол бусад одоо тоглоомнууд дээрс нэг туршаад өөрийн зүйлс нэг тоглож үзчихсэн удаа ер нь байгаа юм. За үзээгүй. За хүн болгоо асуудаг та тоглодог гэдэг өндөө тоглохгүй байгаа наад тэгээд яг тоглоосоо зав байхгүй байгаа. Тэгээд ер нь тэтгэврт гарахаараа тоглоно. Гэхдээ одоо хизээ тэтгэврт гарах юм мэдгүй одоо би 59 настай залуу биш шүү дээ тий. Тэгээд энэ Монгол ирээд би нэг юм анзаарлаа тэгээд ингээд бид нар юу айгүйх тэтгэврт эрт гардаг юм байна тий. Тэгээд одоо би чи ажиллаа энэ пэйж хөгжүүлнэ, вебсайтаа хөгжүүлнэ. Тэгэл айгүй завгүй байгаа. Тэгэл одоо яг хизээ тэтгэврт гарахын тэр цагтаа л тоглоно даа л гэж боддог. Тэр одоо яг төрөлт гараад тоглохоор бол та яг аль төрлөөр нь илүү тоглох гэсэн. За одоо ялангуяа энэ нөгөө нэг энэ fight юуны тоглоомод биш үү те. Энэ олон төрлүүд дундаас одоо жишээлбэл CS, LoL энтриг бол би баг тоглож чадахгүй. Угаасаа тэр хурд хүч, тэр reaction, тэр бүх юм дээр болоод мэдээж би тоглож чадахгүй. Тэгээд одоо сүүлийн үед надад юу айгүйх хөөрхөн санагдаад байгаа гэхээр Minecraft тэр чинь их өөрхөн шүү дээ. Minecraft их өөрхөн байна. Lego энтриг бол би тэгээ хараад нэг эднэр их гоё юм да. Тэгээ бас жоохон удаан суудаг те нэлээд боддог. Инженерийн сэтгэлгээ энтер бас хөгжүүлдэг. Энэ их зүгээр юм байна даа гэж би бодоод байдаг те. Таны хувьд бас Америкт олон жил болсон баг л та. Тэрнээс өмнө бас Монголд байсан баг. Яг таны тухайн үед одоо эсвэл намайг баг багт ч юм уу e-sport гэдэг зүйлийг нөгөө PC gaming гэж явдаг байсан шүү дээ. Хүүхдүүд хичээлээ таслаад гэдэг ч юм уу 2-3 цагаар тоглодог, хоноод өнжид алгуулж тоглодог гэдэг нэг жоох юм буруу ойлголттой байсан бол техник технологи нь хөгжөөд юм хөгжихээр бас одоо нэг ийм e-sport гэдэг спорт төрөл рүү орчлоо л да. Тэгэхээр одоо яг энэ таныг одоо ийм e-sport news сегмент гэдэг сайт ажиллуулж байгаа хүнийд ер нь яг одоо энэ хөгжил Монгол улсад ер нь хэр төвшөнд одоо явагдаж байгаа вэ гэдгийг хэлвэл. Тэр ийм юм. Ингээд яг ерөнхийдөө ингээд салбарын хувьд аваад үзвэл манайх нэг доор ороогүй. Харьцангуй сайн. Бүр харьцангуй сайн. Тийм ээ яагаад гэвэл манад баг нь байна те. Сайн тоглогчд байна. Тэгээ тийм юм байгаа болохоор энэ өөрөө нөгөө тухайн орныхоо улс орныхоо тэр хөгжлийг ингээд өргөөд тэгээ гадна талдаа таниулаад яваад байдаг юм байна. Одоо миний харж байгаагаар бол. Тэгээд би болохоор нэг ийм юм бодоод байдаг л та. Ерөнхийдөө ингээд нөгөө цахим спорт өөрөө шин салбар. Цоо шин салбар. Тийм ээ. Тэгсэн мөртлөө айгүй хурдтай хөгжиж байгаа. Айгүй хурдтай хөгжиж байгаа цоошин салбар тэр цахим спортыг ингэж сонирхож гарч ирж байгаа тэр одоо хүмүүс нь тоглогч нь үзэгч нь хөгжим дэмжигч нь айгүй залуу тийм ээ. Тэгэхээр эднэрт бол айгүй том ирээдүй байгаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ ирээдүй байна. Энэ их залуу одоо энэ ч бас л бизнес шүү дээ тийм ээ. Тэрийг харж байгаа бизнесийн байгууллагууд ингээд бүх юм ингээд ийшээ ингээд фокуслоод илүү одоо ийшээ мөнгө төгрөг хаяад ингээд яваад байна л да тийм ээ. Тэгэхээр бид нар хаана яваа вэ гэдгийг одоо ингээд харьяа гэхээр энэ одоо би хэлсэн чинь нэг дөнгөж шинэ үүсэж байгаа болохоор ингээд нэлээд олон юм маш олон юм тодорхойгүй тийм ээ. Ялангуяа хууль эрхцэн хувьд тийм ээ баг тамирчдын хувьд тэмцээний чансааны хувьд эцэст одоо юу гэдгийг аль төрөл нь бүр ингээд хамгийн гоё нь аль төрөл нь бүр давмгай юм тий эсвэл аль төрөл нь аль улстай илүү юм гэд энэ ингээд одоогоор тодорч өгөөгүй байгаа байхгүй. Тэгсэн мөртлөө энэ цахим спорт би нэг үг хэлэх дуртай. Цахим спортод хамааралгүй салбар байхгүй. Бүх салбар хамааралтай. Хинч те за чи энийг цахим спорттой холбоотох гэдэг юм бол яаж ч хал холбогдчихдаг байхгүй ингээд үзгээр. Тэгэхээр энэ шин салбар дээр одоо манайх бол ингээд бид нар нөгөө цөөхөлөө учраас бас ингээд нөгөө ямар нэг юм одоо хөдөлгөөн хийгээд хурдтай ингээд явах боломжууд байгаад байдаг. Тэгэхээр би зүгээр тэгж бодог яг манайх зүгээр өөрсдөө цөөхөлөө учраас тэгээ бас community-ийн айгуу сайн бас хөгжил нь бас харьцангуй сайн учраас боломжит тэр хууль эрх зүйн нөхцлүүдийг бий болгоод тийм ээ тэрийгэ туршиж үзээд тэгээд тэр нь өөрөө гадна талтаа туршлага болоо тийм Монголын туршлага юм байна. Монголын цахим спортыг хөгжүүлсэн туршлага нь энэ байна. Хууль эрх зүйн үндэслэл нь энэ байна. Тэд ийм хууль гаргажээ. Тэндээ ингэж алдчихаа гэд. Энийг нь өөрөө бид нэр ингэж хийгээд ингэж гаргаад өгчих юм бол энэ өөрөө дэлхийд аюу том жишг байхгүй. Тийм ээ. Тэгэхээр энэ тал дээр л одоо би манайхан төрүүлж ажилласаа төрүүлж хөтлөөсөө энэ одоо байгууллагууд нь бас ингэж энэ тал руугаа анхаараасаа л гэж бодоод байдаг. Дэлгэх. Одоо Монголцын тэмцээн уралдаанд явж байхад л
хөрөнгө санхүү мөнгөн дээрс нэлээд асуудал үүсдэг байх л та. Яг одоо улсаас дэмжиж гин үү гэхээр бас үгүй. Дэмжид нүү гэхээр бас нэг талдаа үгүй юм шиг. Нэг юм өрөөсгөл зүйлүүд бас явагдаад байна л та. Тэгэл одоо хамгийн сүүлийн жишээ гэхэд та бас яг мэдээлэл дамжуулж байгаа юм жил байгаа нөгөө One Xbet-ийг сурталчлаа гэдэг үүднээс бас нэг асуудал үүссэн. Энэ бол бас нэг e-спортоор одоо яг тэмцээн уралдаанд орж байгаа залуучуудын хувьд бас нэг том одоо юу гэдэг нэг цохилт болж өгөх хэл та. Яг ингээд өөртөө ивент итгэж олоо яваад идэг. Гэвч улсаас нь одоо юу гэдэг энийг ингээд болиулах гэдэг ч юм уу сурчлаа. За торгуул оногдууллаа. Нэг юм асуудал байна. Нөгөө талаас одоо юу гэдгийг CS 2-оор ингээд тэмцээн уралдаанд оролцоод PUBG-гаар ч юм уу оролцоод ирэнгүүт шагналын сангаа өөртөө авах биш бас улстай өгөөд байгаа нь бас нэг жоохон юу гэдэг нэг хоёр талтай юм болов гэж боддог. Энэ тал дээр та юу гэж боддог? За бет тийм ээ одоо юу гэдгийг мөрөөдө тоглоом гэдэг юм л та тийм. За одоо энэ дээр би нэг юм анзаарагтаад байгаа байхгүй. Бид нар эхлээд нэг юм аялах хэрэгтэй. Бид нар биш хууль гаргагч нар тийм. Хууль гаргагч нар нэг юм аялах хэрэгтэй байхгүй. Мөрөөдө тоглоом нь айлын. Спортын бооцоо нь айлын. Тийм ээ. Тэгээд бежитл одоо тэр онлайн одоо нөгөө юу лээ дээ. Эднийг эхлээд заагалчмаар юм шиг санагдаад байгаа. Тэгээд тэр зааг дундаас тийм ээ аль нь яг спорттой хэрэгтэй яваад байгаа юм. Аль нь яг одоо юу гэдгийг тэр одоо нэг өөр сөрөг зүйл рүүгээ яваад байгаа юм гэдгийг ингээд ялгах хэрэгтэй юм шиг байна. Тэрийгээ эхэлж ялгах чийж тэрийгээ эхэлж одоо заагалж авч агаад тэгээд тэр одоо мэдээч одоо мэдээлэл нь надаас илүү мэдээлэлтэй л байгаа хэл та тэр хууль гаргаж байгаа хүмүүс тийм ээ. Тэр тэдний авч байгаа тэр мэдээлэл нь ямар байгаа юм. Тэрэн дээр яаж тулгуурлах юм. Тэгэхээр яг үнэндээ биш тийм ээ. Цахим спорт бол ингээд яг үндэ бүр аль ч улс орн тэр угаасаа яг ингээд өөрийнхөө нэг юмар ингээд хөгжөд үдий хүрцэн байхгүй. Тэгээд яг бид нар үдий хүрцээ. Одоо бид нар өөрсдөө ингээд цаашаага үдий хүрээд ингээд цаашаа явнаа гэвэл бас худлаа. Яагаад гэвэл хөгжлийн ямар нэгэн тодорхой төвшөнд ирээд тэндээ шүү дээ тийм ээ хууль эрх зүйн зохицуулт хэрэгтэй болж ирж байгаа байхгүй. Тэр нь бүр тодорхой. Тэгэхээр энд одоо юу гэдгийг төр нь яаж хамгаалах юм, төр нь яаж хамгаалах юм. Тийм ээ. Хориглох гэдгээсээ илүү төр нь яаж хамгаалах юм. Энэ тамирчтай, энэ бага яаж хамгаалах юм. Олон улс тоглож байгаа гадагшаа гараад явж тоглож байгаа энэ тамирчдыг тэр хууль эрх зүйн хувь тэр гэрээ контракт нь ямар бага юм. Энэ талаас нь төр нь бодмоор байна. За тэгээд нөгөө талаас нөгөө төрийн одоо юу гэдгийг тэр татвар дээр авах энэ төр гэдгийг бол би үүндээ сайн мэдэхгүй л да. Татварын хууль тухайн улсын татварын хууль нь одоо яаж зохицуулах гэсэн ингээд энийгээ бас одоо би сайн мэдэхгүй байгаа учраас хэлж чадахгүй. Тийм учраас тийм ээ энэ салбар нь өөрөө цоо шин амар хурдтай явж байгаа байхгүй. Бүр айгүй хурдтай бараг нэг өдөр л мэдээ харахгүй ингээд өнгөрөх чинь бүр өчнө олон үйл явдал энэ дэлхийд даяар дүүрэн болоо өнгөрчдөг байхгүй. Тэгэхээр энэ хурдтай юм айгүй хурдтай л хууль эрх зүйн зохицуулалтаа гаргах хэрэгтэй. Тэгээд эн чинь те иргэний хууль, иргэний хууль, татварын хууль, биеийн тамир спортын хууль, авиасны хууль одоо ингээд одоо байж болох тэр бүх л хуулиуд тийм ээ. Тэгээд even бүр одоо тэ эрүүл мэндийн хууль, эрүүл мэндийн даатгалын хууль энэ төр гэх тэ хууль эрх зүй одоо тэр тоглогч гадагшаа яваад одоо юу гэдгийг гар хуруугаа гэмтээлээ хэд яах вэ? Гэт ийм хамгаалах талыг бид нар бодмоор байгаа байхгүй. Тэгжээж энэ цахим спортын энэ дүнгиж бий болоод одоо 20 жил болж байгаа. Одоо яг үнэндээ бол нэг бэби тэ нэг жоохон хүүхчиг байгаа. Энэ төвшөнд нь бид нар хамгаалж л явмаар санагдаад байна. Над бол тийм л юм бодогдоод байна. E-sport news цэгмээ сайтын бодоо цаашдын зорилго бас юу байгаа вэ? За ингэж чинь одоо би түрүүн хэллээ те бид нар ингээд нэг л организац ингээд тойроод эргээд байна. Нэг л төрлийг тойроод эргээд байна. Амжилт гарчвал мэдээний сайтууд одоо ингээд парк гэж орж ирээд ингээд яваад байгаа байхгүй. Гэтэл тэнд шүү дээ тийм ээ. Одоо CS2 гэдэг нь юу юм? Dota нь яг яадаг гэдэг. PUBG нь яг яадаг гэдэг ингээд бид нар шүү дээ тийм олон нийт одоо нэг бүх нийтийн боловсрал гэдэг шиг тийм олон нийтийн мэдлэг бэжж энэ өөрөө цаашаа явна. Одоо хэдэн жилийн өмнө одоо 4-5 жилийн өмнө бид нар эцэг эхээ боловсруулах уу? Тэ? Яшиг зүгээр ингээд хэдүүлээ өөртөө зүгээр мөрөөрөө зөнгөөрөө ингээд цаашаа явах уу гэж ярьжсэн. Одоо миний авдаг мэдээлэлд Америкт тэ. Тэгтэл одоо ингэж ярьж шүү дээ. Бид нэр энэ community-га гэтэл дөнгөж бий болж байгаа шинэ community-га биш. Тийм ээ. Одоо Ахмад нас миний үеийнхнийг ч гэсэн бид нэр ингээд эдрийгээ бас ингэж сургамаар юм байна, боловсруулмаар юм байна. Тэгжээж одоо үндсэндээ бол одоо би эцэг эхчүүд ялангуяа миний насны хүмүүс энэ төр болгоод мэдхгүй шүү дээ. Аргачгүй тэдний буруу ч биш бидний бас буруу биш. Тэр ойлголтыг энэ хүмүүст нөгөөд тэр Dota нь яадаг, тэрийг яаж тоглодгийг те ядаж ээж нь эмээн хүүгээ тоглож авахт нь одоо
шууд аваачаал нөгөө юуг нь салгачмааргүй байна л да. Одоо тэр ч бас арай хөөрхий эхэл дээр үе явдлаа л да. Одоо бас ядаж нэг өөр болж байгаа бах те. Харьцангуй бас ойлгохдаг болоод байна шүү дээ биднийг. Тэгэхээр энэ нэг тал дээр нь бас тэр хүмүүсээ хүмүүжүүлэх ёстой байна. Одоо юу гэдэг нэг хүүхэд нь ингээл нэг хүүхэд нь утсан дээр байнга бүр 24/7 тоглоод байвал тэгэл одоо ээж нь ч юм аав нь хүүхдээ загнаж штэ. Одоо чи болооч гэхээр өө юу ярьж байгаа юм би захин спортоор хичээлээд байна. Гэтэл үүндээ спорт муу юм уу биш юм уу? Тэгээ аав ч хорин хөөрхөн имээ за одоо спортоор хичээлж байгаа юм билгүй. Энд чи их сүрхий юм болсон гэсэн. Одоо тэгээ энэгээр хоолоо олж идэх юм билгүй дээ гэд. Гэтэл тэрийг багш нь боловсролын салбарч эцэг эхчүүд нь зөвшөө бусаж юм те нийлжиж энийг ингэж спорт болгож хөгжүүлж ингэж явах хэрэгтэй. А тэгэхээр тэр мэдлэгийг одоо яг үнэндээ биднэрт байхгүй. Тэр ийм юмгаа илүү дамжуулж хүргээсэй. А тэгээд энэ артлын энэ индастри бүхэл бүтэн том салбар болоод хөгжиж байгаа энэ юм бид нар байна шүү дээ энэндээ зэрэг орсон байхгүй. Одоо юу гэдгийг өмнө нь бол одоо бусад төрлүүд дээр одоо юу гэдгийг аль хэдийн хөгжөө явцсан юмны араас бид нар ингэж орж исэн бол одоо бид нар байна шүү дээ энэ дээр яг зэрэг дэлхийн том тоглогчтой дэлхийн том организацуудтай яг л ижлэхэн үйлчлэл явж байгаа байхгүй. Тэгэхээр энэ зэрэгцэж явж байгаа энэ хурд энэ одоо тэр нэг левел байна шүү дээ тэр төвшин энийг ингэж алдмааргүй байгаа байхгүй. Тэгээ энийгээ барьж явмаар байгаа. Тэхийн тулд л олон нийтийн боловсрол одоо тэгэл тэр ингээд одоо мэдээж та нар бол одоо 3 дахь цагсгал тийм ээ. Тэгэхээр та нар энийг хүргэх ёстой. Яаж зөв хүргэх юм? Яаж одоо энэ шин байгаа энэ одоо энэ залуучууд тийм сошиал орчин токсик биш байх юм. Тэгээ тэрийг хэн хэлхий? Бидний үеийнхэн тийм ээ. Эцэг эхийн багш нь ах нь дүүдээ эгчин дүүдээ хэлмээр байгаа байхгүй. Тэр нэг ийм л юмыг бүртгүүлээсээ энэ рүү л одоо би чиглэлчих юмсан л гэж бодоод яваад байдаг. Тэгэхээр үүндээ яг үүндээ бол өстой ингээд үүндээ заримдаа ингээ хүч чадал дутаад байдаг байхгүй одоо яг би чинь бас нэг ажиллаа хиймээр байна тий бас энэ чинь хоолндоо хиймээр байна гэж хүний ихнэр хүн чинь тэгээд бас энэ чинь амар маар байна ингээл тэгээд нэг юм яваад байгаа юм. За таны хувьд яг сүүлийн одоо юу гэдэг 10 15 20 жилийн e-спорт за тэр тусмаа Монголын хөгжлийг хэр түвшинд гарах бол гэж харж байна. Явна. Аюу сайн яв. Аюугүй сайн яв. Манайч энэ өөрөө биш үү одоо зүгээр би ингэж хараад байгаа. Одоо ингээл айгүй том ялангуяа энэ зүүн өмнөд Аз центрчин биш үү ингээд мэдээд те. За энийг ингээд араас нь пүүшлээд аваад ингээд памп те. Ингээд түлхээд байгаа байхгүй. Тэгэхээр манайх болохоор биш үү те. Ингээд яг өөрийнхөө л яваад байгаа юм. Нэг өөрийнхөө ингээд бүтэж бүрэлдэхэл ингээд яваад. Энэ дэр нэг жоохон хууль эрх зүйн хориглолт биш. Хараа хууль эрх зүйн хамгаалалт хэрэгтэй байгаа байхгүй. Тийм юмыг гаргаад өгчл ингэж явчихна. Өчнөө олон стримүүд одоо ингээд аюу том одоо баг организацууд байна тий тамирчид байна. Ингээд бүх юм байгаад байл та тийм ээ. Одоо энийг нэг жоохон зохицуулж өгöd жоохон ингээд нэг гол төрөл рүү оруулаад явуулчмаар санагдаад байдаг байхгүй. Жоохон л нэг юм хийчмээр. Гэтэ хурд энэ салбар нь өөрөө юм хурдтай явж байгаа юм чинь гарч байгаа хууль дүрм одоо тэр юм хам нь хурдан л гармаар байна л та. Тэгээд ингээд байгаад байдаг. Яг гэж байгаа мэдгэдэггүй нэгтгэж гинэ гэж л тэгээ байгаад байдаг. Тэгээд ингээд нөгөө community нөгөө олон стрим хийж байгаа нөгөө организацууд медианууд ингээд хүлээгээд удаа яахан болдог суугаад байдаг. Тэ? Ийм байвал хоцор бид. Хоцор. Ер нь бол одоо яг таны хэлж байгаа бол борж хорих за цагдаж яхаас илүү төрөөс нэг түлхүү нээлттэй байдлыг нь олгоод те олон улсын түвшинд бүр сайн чанарын гарах зүйл дээр нь анхаарч ажиллах зүйтэй байх л та. Тий. Би нөгөө хэлээд шүү дээ тийм ээ. Эхлээд энийг ялахмаар байгаа байхгүй. Спортын бооцоо нь аль юм? Тийм ээ. Мөрийн аль юм? Одоо мөрөөдөө тоглоом нь аль юм? Спортын бооцоо нь аль юм бэ гэдэг. Энэ хоёроо заагламаар байгаа байхгүй. Тэгээд тэрийг ингээд зааглалцсны дараа юм тодорхой болчихно шүү дээ. Одоо тэгэл одоо юу гэдэг нь олон нийтийн сүлжээний янз бүрийн групп ментер ингээд байгаа л да. Одоо тэгээд бүр эндээс болохгүй л өөр газараас VPN-ыг ашиглаад тоглож болно гэж үү. Тэгэхээр яг энийг дагсан тэрийг эхлээд нэгдүгürt ялгчмаар байгаа. Хоёрдугаарт community-г өөрсдийг нь бас боловсруулмаар байгаа байхгүй. Нэг ийм юм хэрэгтэй болчиход байна. За өнөөдрөөс Үлзий телевизийн хөглөө ярилцлага нэвтрүүлэгт ирж бас яг e-спортын талаар бас мэдээлэл хүргэсэн танд бас баярлалаа. За баярлалаа. Та бүхэнд бас амжилт хүсье. За энэ хөглөө ярилцлага нэвтрүүлэгт e-спорт TVC-ийн сайтын үүсгэн байгуулагч Ариун Зайд сурагт оролцлоо. Үргэлжлүүлэн Үлзий телевизтэйгээ хамт аваарай.